бүр ингээд төвчж байгаад ингээд насаараа олж хамтаж зоо ойлаа ингээд найзлаа. Ингээд багшаа гэд яасан гэдэг би ингээд. Дээрээс нахлах сургуулаасаа ээш бэлдэх жилүүдэг. Тэр тэтгэлэгт ороход үнэхээр хэцүү байхгүй. Хоолойны өнгө хэрч хоолоо. За окей. За сайн байцгаана уу? Бид нар After Class podcast-ийнхаа эпизод 2-ыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За ингээд IDU class-ийн хамгийн царайлаг багш, англи хэлний багш Том Төвшин Түр. Тэгээд IDU class-ийн Солонгос хэлний топ гэнгийн багш Хүслэн. За окей. За тэгэхээр хоёр багш маань яаж анх одоо хэл сурсан бэ? Хэл сурж байсан түүхүүдээсээ хуваалцвал. Би ер нь хэл сурахт яг англи хэл чинь ерөнхийдөө бүх гой ном зохиол, тоглоом, кинонууд англиар байгаа. Тэгээд багада одоо кино тоглоомноос ихвчлэн ерөнхийдөө төс авчаад тэгээд бага ингээд яг ороход манай гэрийнхэн гадаад руу яваад ерөнхийдөө зайлшгүй шалтгаанаар сурсан болохоор яг ийм хувийн одоо ингэж дүрм үзээд ч юм уу тийм байхгүй ерөнхийдөө яг хэрэглээд эхэлсэн болохоор тэгээ ерөнхийдөө бол юу яагаад гадаад сургуульд орчоод ямар ч монгол хүүхдтэй байхгүй. Тэгээд манай сургуульд 18 хүүхдтэй байсан. Яг манай ангид. Тэгээ ангийн 18 хүүхд 18 улаа өөр улсын хүүхдүүд. Тэгэнгүүт хоорондоо ямар ч ойлголцох боломж байхгүй. Тэгээ би нөгөө багшаас 0 орох гээд тэгээ бүр ингэ төвчж байгаад ингээд багшаа гэд яасан гэдэг би ингээд заагаад өөр яг юу гэж хэлэхээ мэдэхгүй. Тэгэл яг за яг өөр аргагүй юм байна да гэд. Сурхаас өөр аргагүй юм байна. Сурхаас аргагүй болохоор ари өөр юм л. За дүүл Хүслэн багш. Миний хувьд манай ээж аваа хоёр намайг за нэг 5 дугаар анги байхад Солонгос яваад тэгээд төд бодлого ер нь л манай дүүст хоёрыг ардаасаа авч явсан байхгүй. Тэгээд бүүн ялгаагүй манай ангид зөвхөн гэхдээ Солонгос хүмүүс байдаг байсан. Ерөөсөө гадаад хүмүүс байдаггүй. Саяны шиг яг нэг хөвгчлөлтэй юм яриа гэвэл би ерөөсөө халуунаатай хоол идэж чаддаггүйсэн байхгүй. Тэгээд нөгөө өдрийн хоолны цагаар ингээ хоолоо аваад идээ сунгууд багш нар ингээд идэж дуусны дараа шалгадаг. Яа тэгэхээр хүмүүс ч нөгөө ногоо иддэггүй нэ тэрэг л гэдэг шүү дээ. Тийм болохоор идэхгүй байгаа хоолыг идүүл тэр одоо хоолыг ялгахаас нь болиулахын тулд тэгдэг байсан байхгүй. Тэнгууд над дээр ингээд дандаа халуунаатай хоол нүлдэж штэ. Тэгээ багш ингээд заавал ид гэдэг заяа. Би тэгээд амандаа ингээд чадахгүй гэж хэлж чадахгүй. Халуунаатай хоол идэж чадахгүй гэж хэлж чадахгүй. Хэрвээ чадах бол уг нь чадахгүй хэлж. Тийм чадах бол чадахгүй би ийм юм аа тийм юм аа гэж тайлбарламар байдаг да чадахгүй тэгээд амандаа нөгөөхөөгийн хийцэн заяа багшийнхаа нүдэн дээр. Тэгчингуудаа багш ингээд ажиллаж гин штэ. Тэг ингээд хальт нэг 2 3 хаацсан заяа хэлбэр ингээд дээр унаад өгч байгаа штэ. Тэгэл шууд цаашаа хоолоо аваач нэ үлдсэн хэсгээ хайдаг хэсэг рүү очингуудаа хаянгуудаа нөгөө тал руу гараад сэлбэтгэхэр шууд амандаас аваад ингээ хайддаг. Тэр одоо халуунаагаа тэгжил идэж сурсан байх нэ. Тийм. Одоо л иддэг үстэй. Одоо л сайддаг. Бүр нь бол хэл сурсан бас халуунаагаа идэж сурсан юм биш үү тэгж. Одоо юу байгаа штэ хэл болгонд одоо өөрийн гэсэн тухайн ингээд бай газраасаа хамаарат онцлогуд дуудлагууд одоо байгаад байгаа штэ. Хүмүүсийн хоолойны өнгө ч юм уу. Тиймэрхүү юмнаас эхлээд ингээд хэл гэдэг юмар хүмүүс чинь ингээд харилцаад тухайн тэр хэлэнд аялга өөр нь хэрч чухал юм. Одоо таарийн бодол юу вэ? Гой ингээд дуудлага хадгалах нь зүгээр юм уу үгүй юм уу? Ер нь бол эхлээд шинэ хэл сурахад яг хэл гэдэг чинь ерөнхийдөө би ингээд зайнаас одоо хоёулаа ярьж байгаатай адилхан ингээд зайнаас мэдээлэл дамжуулаад тархинд чинь нэг шинэ мэдээлэл суулгаад байгаа тий. Тэгэхээр ер нь бүр айгүй гайхалтай. Гэхдээ би одоо хэлээр нь ярьж чаддгүй улстай очсон байж байгаа төөрөөд. Чинь би одоо германаар ярьж чадахгүй. Германд очиод төөрөөд магадгүй одоо автобусын буудлаа хайгаад ч юм уу тий. Тэгээд мэдгүй болвол би юу автобус гэж мэдчихвэл эсвэл одоо хаан гэдэг үг мэдээ. Тэгээд автобустэй бас where гэдэг юм бол ингэ надад хэлээд өгч шүү дээ. Ерөнхийдөө би байгаа үгээ ашиглаад тэр хүнд ойлгуулсан тий. Тэгэхээр ерөнхийдөө яг хэлний зорилгоо бол биелүүлсэн. Тэгмүүд яг аялгатай ярих, зөв ярих гэхээрээ одоо хоолойны өнгө давтамжаас ахуулаад зүгээр баяжуулж өгч байгаа. Тэгэхээр би ингээ зүгээр ярьж байгаа яриануудаа нэг жигд ингээд ярьчих болно. Эсвэл зарим үгэн дээрээ пауз аваад үргэлжлэлтэй ярих юм бол арай өөр сонсогдож штэ. Тэгэхээр яг аялгатай байсан зөв буруу гэсэн юм бол байхгүй. Зүгээр одоо ажил мэргэжлийн шалтгаанаар ч юм уу илүү их өөрийгөө ойлгуулах нь чухал гэдэг болохоор хүнээсээ л шалтгаална да. Тийм. Яг шаардлагатай гэж бол хэлэхгүй. Хоолойны өнгө тэгвэл хэр чухал вэ? Хоолойны өнгө хэр чухал вэ? Миний одоо үзчихсэн би яг төрөлхийн ээр байсан байхгүй юу. Тэгээд яг бүтэн өгүүлбэр хэлж чаддгүй байжгаад нэг 2 3 жилийн дотор арай гайг болсон юм. Одоо нэг vocal coach яаж зөв ярих уу? Нэг тиймэрхүү сургалтуудыг харахад бүгдээрээ
за хоолойны өнгөө засаа гэх юм бол хүнд хоолойны өнгө гэж байдгүй юм лээ. Тэгэхээр ингээд бид нар сонгодог гэсэн үг. Ер нь бол сонгож болдог. Дасгал хийх юм бол булчинтай болдог шиг энэ хоолой гэвэл зүгээр яг булчин. Тэгэд эхлээд өөрийнхөө хоолойг яг олъё гэвэл ингээ амьсгаагаа гэ гаргана тий. Тэгэхдээ эхлээд амьсгаагаа гаргаад гэд одоо дуутаа гаргаж үзээд тэр энэ яг хоолой юм билээ гэд. Тэгэд энийг засахын тулд яг өөрийнхөө хүсэж байгаа өнгөөр ярьж хичээгээд тэгээ саяны дасгалыг гэж хийгээд яг хүссэн хэмжээндээ амьсгалж хоолойгоо гаргаж явах юм бол мөн гэдэг ч юм уу. Вау. Аргагүй бас яг нэг дасгал хийсэн сонсогдоод тийм аа. Тэ яг нэг дасгал хийсэн сонсогддог те. Солонгос хэлэнд бол дуудлага бас чухал үстэй. Нэг жишээ авах юм бол би өөрөө чэжүүд амьдардаг байсан. Солонгост амьдарч явах хугацаанд Сөүл, Бусан руу аялж үзнэ үхээсээ амьдарч үзээгүй. Тэнгууд миний чихонгойж яг ярддаг болох үед би чэжүүгийн хүүхдүүдтэй нэг орчинд байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр би одоо бол чэжүүгийн аялгыг бол хангалттай гайгүй ойлгоно. Дээрээс нь ерөнхий дотн хүмүүстэйгээ ярихдаа чэжүүгийн аялгаа жоохон хольж ярина. Тийм жишээ одоо юу байгаа штэ. Нөгөө сая сүүл гарсан нөгөө солонгос кино чинь тийм тэр кинонд тэр чи одоо тэр чинь үйл явдал нь ингээд чэжүүд урнж байгаа шүү дээ. Тэгэхээр миний одоо мэддэг солонгос хэлтэй хүмүүс үзээд ойлгохгүй юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө бүр одоо тэр чинь манайхаар бол баг л усан аялал юм байна. Амар өөр л байт юм шиг үл шүү дээ. Тэгээ бусад хотууд за солонгосоор ерөнхийдөө аялгыг сатүрэ гэдэг. За тэнгууд бусад хотуудын аялгыг Бусан, Тэгүү, сатүрэ гэж ярьдаг бол чэжүүгийнхыг чэжүү оо гэж хэлдэг. Энэ нь юу гэхээр тийм яг зөв монгороо, хангуго гэдэг тэнгууд солонгос хэл, монгол хэл гэж байгаа байхгүй. Энэ нь тэрнтэй адилхан оо гэдэг нь яг хэл гэсэн утгатай. Тэнгууд чэжүү оо гэж залхаар чэжүүгийн хэл болоод шал өөрөөр ярьдаг гэсэн үг. Тухайн нэг үгийг нь Сөүлд ашигладаг нэг үгийг чэжүүгээр хэлэхдээ ойлгомжгүй шал өөр үг болгож чаддаг гэсэн үг. Сая Том тэгсэн шүү дээ. Ер нь л дуудлага чухал биш ээ. Ер нь ингээ ойлголцдог байхад л болно гэдгсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ өмнөх одоо подкаст дээрээс асуусан. Гэтэ одоо ингээ нэмээд асуувал одоо ингээ хэл гэдэг юм чинь ингээ нэг юм ойлголцож гинөө гэдэг юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр чи сая хэллээ шүү дээ. Ингээ хэл бол зүгээр ингээ харилцааны хэрэгслээ ингээ ойлголцох гэдэг юм гэдэг хэллээ шүү дээ. Аялга бол дуудлага бол бас үнэхээр тийм бас чухал биш гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээ AI, Google Translator ч юм уу ингээ амар сайн болцсон. Тэгээд нөө сүүл нөө Apple-ийн чихвчүүчэд шууд орчуулна гэдэг жаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо хэл сурах хэрэг байна уу? Ер нь яваанда 10 жилийн дараа их зүгээр л Apple-аас нэг AirPod худалдаж аваад тэгээд болчих юм шүү. Тэгвэл ер нь хэл сурах хэрэг байна уу? Энэ дээр юу гэж бодож байна? Ерөнхийдөө за хэл гэдэг чинь тэр хүний ярианы өнгө айс. Тэр хүний яг дамжуулах гээд байгаа юмны нэг төрөл байгаа шүү дээ тий. Тэнгууд за ингээд хэдий AI одоо юм төхөөрөмжөд хөгжлөө гэсэн ч тэр яг төхөөрөмжийнхаа яриагаар яг одоо нэг автобусанд тэр буудал гэдэг шүү дээ тий. Яг тэрэн шиг л яригдана. Тэнгууд тэр хүн үнэхээр тэр үгийг ууртаа дамжуулах гээд байна уу, баяртай дамжуулах гээд байна уу? Тийм тэр хүний сэтгэл хөдлөл, тэр хүний илэрхийлэх гээд байгаа тэр мэдрэмжийг илэрхийлж чадахгүй. Яг ингээд цаг нь тулсан цагт тий. Тийм орчуулга шаардлагатай үед за магадгүй мэдрэмжийг дамжуулах шаардлагагүй лекц сонсох ч юм уу тиймэрхүү тохиолдолд бол ашиглаж болно, төхөөрөмжийг ашиглаж болно. Гэхдээ хүн хоорондын тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг дамжуулахад бол хэл хүн өөрөө сураад тэрийгэ өөрийнхөө хоолойноос авиагаар нь гаргасан илүү дээр гэж үзэж байна. За би надад асуултанд чинь зүгээр айгу товчхон хоёр киногоор хариулмаар. Эхлээд за AI гэдэг тал дээр нь аваад хүмүүс хоорондоо ярилцдаг. Гэхдээ орчин үеийн технологиуд хүнтэй адилхан ярих гэдэг шүү дээ. Тэр ерөнхийдөө миний нэг сонсон юм нь болохоор сүүлд Google-ийн AI өнгөрсөн онд зөвхөн туршилт хийж үзээд тэгээд эхлээд ийм айгу богинохон тодорхой хугацаанд яг шинэ AI-ийн хоолойг яг Google-тэй хамтарч ажилладаг ийм байгууллагууд, үйлчилгээний байгууллагуудтай одоо цаг авдаг ч юм уу те үсчингийн хамтарч ажилладаг байгууллагууд дээр үсчингийн цаг захиалах гэж үзсэн юм лээ. Тэгээд уцаар шууд заалгаад AI гэдгийг хэлэхгүйгээр сайн уу би ингээд тэг энэ нэг хүний өмнөөс одоо захирлынхаа өмнөөс би ингээд reservation хийж байгаа. Танаа тийм боломж байна уу гэдэг. Нөгөөдөл нь яриад дууссаны дараа саяны тантай ярьсан хүн AI байсан. Гэт хэлэнгууд бүгдээрээ ихэнх тэр байгууллагууд хийсэн туршилтын хариунд айгаад त्यसээ яг ийм хандлагатай би ингээд одоо болохгүй юмуд нь гэдэг ч юм эсвэл ингээд бодохдоо маргааш болох юм болов гэд энэ бүх юмнуудыг оруулаад ирсэн. Тэгэхээр AI-уд бол ерөнхийдөө мэдрэмжүүд оруулж ирээд хүнтэй яг адилхан болж байгаа нь
Бид нар нэгсээ ойлгохгүй. Гэхдээ хоорондоо ярилцахдаа шинэ хэл сурах юм бол миний нөгөө нэг жишээ нь киноны жишээ нь болохоор Arrival гэдэг киноога. Arrival болохоор ерөнхийдөө хайр гаргийн хүмүүс дэлхий дээр ирээд тэгээд киноны гол дүрийн эмэгтэй болохоор хилмэрч айгуу том одоо сургуульд хэл зааж өгдөг тий хэлийг яаж сурах уу гэд. Тэгэхээр тиймэрхүү мэрэгжлийн хүмүүс болохоор өмнө нь ерөөсөө сурж байгаагүй хэлээ ингээ 2-3 өгүүлбэр давтаж сонссоор байгаа дүрмийн өөрөө гаргаад боловсруулад ирдэг. Тэгэхээр хэлийг хүмүүс өөрсдөө зохиогоод системчилж болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр кинон дээр үйл явдал дээр нь одоо тэр дэлхий дээр бууж ирсэн хайр гаргийн хүмүүс нь өөрсдөө цаганд бид нартай адилхан харьяалагддаг. Тэр өчигдөр өнөөдөр гэж байхгүй бүх цаг үе зэрэг амьдардаг гэсэн үг. Тэгэхээр ингээд дурсамжуудаа хуваалцсан гэж байхгүй. Яг бид нар болохоор цаг те өчигдрөөс өнөөдөр хүртэл ингээд зураасаар хэмждэг бол тэд нар ингээд нийтд нь бүх цаг үед зэрэг амьдардаг ийм төсөөллийн юу байгаа мэл дээ иргэншил. Тэгээд тэр кинон дээр гарч байгаа хэл нь болохоор ийм бөөрийнхээ хар өнгөтэй юм ингээд тонгоргож уншиж болдог. Тэрийг манай гол дүрийн эмэгтэй маань сурцсан чинь өөрөө ирээдүйд болох өөрийнхөө түүхүүдийг одоо санаад тэрнээсээ тусалцаа аваад ч юм уу те жишээ нь ингээд эхлэхэд болохоор охин нь өөдөлцсөн байдаг те. Гэхдээ тэр охин нь болохоор бүр кино дууссаны дараа өөр хүнтэй танилцаад хүүхэдтэй болоод хүүхэд нь том болоод хөгшрөөд өнгөрч байгаа зурга бүр өөрөө эрт тэр яг аавын ч мэдээг байхдаа санаад гониглаад яагаад байгаагаа ойлгохгүй ч юм уу. Тэгмээд хилээ ирээдүйд тэр хайр гаргийн хэлийг сураад яг төгс эзэмшсэн. Гэхдээ ирээдүйд сурцсан байгаа хүн нь өөрөө өнгөрсөн одоо гэж байхгүй болчихж байгаа болохоор өнгөрсөндөө ч гэсэндээ мэдлэг өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тодорхой хэл сурна гэдэг нь тархиа бид нэр тэгж програмчлаад. Тэгээ угаасаа хэлээр дамжуулаад зөвхөн харилцаа гэлтгүү бүхэл бүтэн ингээд шал өөр ойлголтуудыг сурж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа саяын киноны жишээ бол үнэхээр гоё жишээ. Тэгэхээр одоо би бас тэгж боддог байхгүй ингээд технологиор яг ингээд шийдэж болох асуудлууд одоо жишээ байгаа л да. Хэллээр дамжуулаад угаасаа тэр тухайн улсын соёл тухайн тэр газар оронд амьдарч байгаа хүний одоо бие нийгэмд хөлөө зохицуул юу гэж хэлэх тэр зүйлийг сураад аран шинг барыг сураад идэм болов гэж боддог шүү дээ. Тэгэхээр хэл сурхлаар ингээд хүмүүс өөр хаалгатай болдог. Өөр бүр ингээд extrovert болдог хүмүүс байна. Тэгэхээр ингээд хэлээр дамжуулаад хүн ингээд баг өөрийгөө өөрчилж болоод байгаа байхгүй. Хэл сурахад туслах эсвэл үнэхээр гоё одоо би үнэхээр дахиад одоо англи хэл сурж исэн болч юм уу. Би энэ киног л үзэх байсан да. Гэхээр одоо жишээ нь тим кинонууд одоо хүмүүс өөрийн гэсэн нэг тим кинотой болчиход байна шүү дээ. Эсвэл ном ч юм уу. Тэнгууд одоо манай подкастыг үзэж байгаа хүмүүс тийм кино, тийм ном санал болгол тухайн тэр хэлийг сурахад туслах. Одоо яг за ном гэдэг юм бол шууд хэлсэн номыг авч очиод унших юм зөвхөн байгаа тийм. Угсаа ойлгомжтой би ч ойр ном унших удаж байгаа. Тэгэхээр кино гэх юм бол миний бодлоор нөгөө олон ангид кинонууд. Тэгээ надад яг таалагдсан юм бол How I Met Your Mother гэх кино байгаа. За тэр болохоор нөгөө Friends-ийг хүмүүс мэддэг. Friends тэр болохоор би нөгөө хойдлынх нь инээгээд идэгт нь жоохон дургу. Гэхдээ яг тийм адилхан одоо sitcom гэдэг шүү дээ. Яг адилхан. Гэхдээ инээх нь арай бага. Тэгээд амьдралын ер нь айгу олон чиглэлүүдийг харуулсан болохоор шинэ хэл сурж байвал яг соёлын таниулах гад. Тэгээд найзуудтайгаа гадуур явуул яа дээ. Хүнтэй танилцуул яа дээ. Relationship яаж явдیں۔ Гэр бүл эсвэл өөрөө ганцаараа ч юм уу те. Тэгээд уурлахаар инээхээр бүх яг амьдралд болдог нөгөө нэг relate хийж болохоор юмнуудыг яг тэр улсынхаа соёлтой харуулсан, харьцуулсан байгаа болохоор олон ангид кино ер нь өөрийнхөө жанрт тааруулаад сонирхолтой өөрийнхөө үзэг дуртай K-драмуудын цувралуудыг үзэж болно. Миний хувьд зүгээр хамгийн дуртай цуврал гэх юм бол хоёр цуврал байдаг. За нэг нь Чибүн дурхгүй хайкик гэдэг нэг кино байгаа. Нөгөөх нь болохоор зүгээр нэг юм комеди маягийн кино одоо драм заяа. Тийм хөө. Яг Friends дээр төстэй. Дээрэс нь хайд одоо баг бүгдээрээ мэдэх хата Reply 1988 гэдэг кино байгаа. Миний яг дуртай солонгос. Миний ганц хайртай. Гэтэ би хүүхдүүдэд Reply 1988-ыг бол нэлийн дунд төвчнөөсөө ахсныхаа дараа үзээрэй гэж зөвлөн. Яагаад гэхээр тэн дээр тодорхой хэмжээний жоохон аялахтай ярддаг. Тэнгууд хүүхдүүд чихээ онгойлгож явах үед аялахтай юм үзчихвэл надад бол хэцүү санагдаад идэв. Жоохон бэрхшээлтэй санагддаг. Яг эд нөгөө төөрөх цаг нь хүүхдүүдийн дунд төвшин байгаад байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр
Ихэнх үедээ нэг сөүлтэй холбоотой өөрийнхөө дуртай вязуудынхаа оролцсон нэвтрүүлэг кинонуудыг үзчихэд дараа нь 1988-ыг үзүүл ямар вэ гэж бодож байна. 1988. Та тэгвэл сөүл айлгын илүү их хүмүүс хэрэглэдэг юм шиг байна тий. Тийм, улс даяараа сөүл айлгыг. Одоо Монгол ч гэсэн бид нар ингээл ярьж байгаа ч халах штэ. Тийм. Инэдмийн кино гэсэн штэ. Надад англи хэл дээр бол тийм санагдаад байдаг штэ. Одоо ингээ хошигнол гэдэг юм байна штэ. Тэрийг ойлгоход би бүр ингээд бүр хамгийн сүүлд нь үзэх гэж ойлгодог штэ. Би одоо ингээд англи хэл дээр кино үзэж байгаад нэг хошигнол байхгүй яг үндсэн юм ингээ яриад дуусчдаг. Кино үзэхээр яг ингээ ойлгочдөг. Яг инээдтэй ингээд одоо ч гоё ингээд joke. Хүн яг миний бодлоор англи хэл дээр joke ойлгоод сурах бол хамгийн хэцүү санагдаад байдаг шүү дээ. Яг хөө мэдээж шинжлэх ухааны нэрчил ашигласан кино бол угаасаа хэцүү шүү дээ. Гэтэ яг нийтлэхээр инээдмийн кино илүү хэцүү болов гэж боддог юм. Гой дуунууд ингээд сонсон шүү дээ. Post Malone ч юм уу. Тэнгуү тэр дуунуудыг сонсож байгаа л заримдаа ингээд YouTube руу ороод шууд хайж үздэг байсан. Тэр үед чинь Сондөр лөө нэг тийм YouTube сувг дуунуудыг орчуулж тавьдаг Монгол руу. Тэгээ тэр орчуулгыг ингээ одоо ингээ бодохоор бүр ингээ зарим нь буруу орчуулцсан. Тэгээ гэхдээ тэр орчуулгыг үзээд бүр ингээ гайхчихсан байхгүй зарим дуунуудыг. Одоо жишээ нөө Rockstar гэдэг дуу штэ. Тэр мэрий чинь би ингээл зарим үг нь ингээ сонсож за энэ Монголд болоод энэ даа гэж утсан чинь яг үндэ ингээ яг орчуулж сонссон чинь би үгийн сонсож үзчихэд энэ хүмүүсийг яагаад баримтлах байгаа юм бол гэж бүр бодож байсан заяа. Тэгэхээр тэрнтэй адилхан тийж орчуулж үзээ ч юм уу одоо хэрвээ тийм тохиолдол байвал орчуулж үзээд үнэхээр тийс өөр байсан тийм зүйл байна уу дуу ч юм уу одоо шүүлэг ч юм уу тиймэрхүү юмнууд байна уу төсөөлж ирснээс ер нь ихэвчлэн дуу л үйд юм да. Надад нэг хоёр дуу байгаа. За эхнийх нь би эхнэрийн урхийн киноны дууг угаасаа жоохон бахта үздэг байсан тэрийг. Тэгээ нэг амар тухайд солонгосол мэдэхгүй юм чинь утга нь ойлгохгүй шүү дээ. Тэгэл амар ингээл тэгээд нөгөө дада гэдэг шиг амандаа аялал. Тэгдэгөөсөн чи харин өстө чамааг өршөхгүй мөршөхгүй чи яаж намайг тэгвэ мэгвэ нэг тийм гутгатай дуу байсан юм бэ лээ. Тэгээд бүр огт төсөөлөөгүй дуу нь болохоор Чангумын дуу. Чи сая дуулаадсэн шүү дээ. За үзүүлчихлээ. Үгүй. Тэр утхан дээр өөр юм зур хайртай гэдэг хайраа илэрхийлж чадахгүй тийм дуу юм. Ер нь бол ингээд ирж байгаа мó гэхээр ирэхгүй, явж байгаа мó гэхээр явахгүй гэдэг нэг тиймэрхүү утгууд агуулсан үйлдэлтэй гэх юм. Шал өөр л сонсогдоод байт юм да. За окей. За таамагш. За миний хувьд дуу гэх юм бол жоохон бахтыг сонсдог гэсэн Queen-ий Bohemian Rhapsody гэдэг дуу. Анх яг сонсоод ингээд сонсоод яг толгоогоо дөхөнгөд айгүй урт гоё юмнууд хэлээд байгаа юм шиг тий. Тэгээд дараа нь яг бодоод сонссон чинь за эхлээд нэг хүний тухруу дуу тулгаад бодсон юм байна. Дараа нь тэгснэ тий. Нөгөө Thunder lightning very frightening тэ зүгээр аяг цаглаа айгүй амар байна. Ямар ч юм тодорхой утга үргэлжлэл байхгүй тэр ерөнхийдөө нөгөө одоо үзэгчдэд зориулсан гэхээсээ илүү яг ийм хөгжимчдөд яг урлагийн талаас нь илүү зохиосон дуу юм л дээ. Өөрийнх нь хөгжмөө бүх юмнуудаа гайхуулах зорилгоор хийсэн болохоор тэр яг тодорхой утга байхгүй яг голд нь амьдрал өрнжидэг. За та хоёр тохиолдож исэн хилтэй холбоотой одоо хөгжилтэй инээдтэй түүх байна уу? Одоо хил сурж байх үеийн ч юм уу. Отхноо гэж одоо жишээ сүлд дэж ирсэн байхгүй юу? Анх Солонгост очиж байхдаа байрны эзэн гэдэг үгийг нөө хүндэл дуудах гад нөө байрны гэдэг үгийг насаад эзэн болоод тэгснэ бүр 2 жил эзэнтэй ингэж дуудаад Wi-Fi нүнгөө хэрэглээ амьдэрсэн гэж байгаа юм. Нэрээ тий. Тэр юм гээд дуудсан ёо. Окей, тэрнтэй адилхан тийм гоё хөгжилтэй түүх байна уу? Би анх ажил хийж үзээд зөөгч хийж үзсэн газар. Тэгээ би overwhelm гэд англи үг ерөнхийдөө ингээд тодорхой мэдрэмж айгүй их дараад ингээд хэцүү болгоод шүү дээ. Тэгээ нэг юм жоохон төвчгэд хүндрэлтэй мэдрэмжийг overwhelm. Тэгээ би тэрийг үгийн зүгээр бодсноо утгыг ерөөсөө хайж үзээгүй. Ерөнхийдөө нэг юм айгүй гоё юм одоо бахархаад байгаа юм а тий. Энийг тиймэрхүү утгатай юм эрчтэй хүчтэй дээшээгээ over гэдэг энэ утгатай болов гэж бодоод тэгээ би эхлээд нэг хүнтэй ярьж байгаад нөгөө зөөгч хийж байсан. Тэгээд нэг орж ирсэн хүнтэй англи хэлтэй хүн надтай ярьж байгаа айгүй гоё яриа өргнүүлээд явж байгаад би сүүлд нь дуусгахдаа ингээд I'm very overwhelmed гэд дуусгацсан байхгүй. Тэгсэн чинь айгу сонь царайлаад тэгээ цаашаа ирэж хараа явцсан. Тэг би гайхаад би яагаад гоё юм хэлээд магтаж байхаа тэг ингээд одоо баг ярьсандаа таатай байлаа гэж хэлэх гээд хэлсэн чинь явцсан.
Цаашаа эргэж хараа явцсан. Би тэгээ бүр дараа нь ингээд одоо үнэхээр хэцүү байлаа. Би арайж төвчлээ. тэгсэн тэгээ би бүр сүулт нь шүн ингээд орондоо байжгаад нөгөө үгээ утгыг ойлгочоод бүр ингээд үх гээд бүр. За окей. Заавал маш. Энэ болохоор нэг ямар хөвгтөө явдал бол биш. Зүгээр сурагч нартаа нэг юм сургамж болгоод хэлчихээр нэг юм байгаа. Солонгос нөгөө ямар нэгэн зүйлийг тэр хүнээс төрүүлж хийсэн бол тэр хүн илүү туршлагатай гэдгээрээ сомбэ гэдэг нэг юм үзэгдэл байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл тийм тэр нэг яг Монголын дээр дээд курсын оюутан, доод курсын оюутан, хүүбэ гэх юм бол доод курсын оюутан гэж орчуулагддаг. Хэдий ч одоо жишээлбэл за би ингээд Томас төрүүлээд ажилд орсон. Хэдий би Томас дүү байсан ч хамаагүй би сомбэ гэдгээрээ Том настай хүн тэтгэлгээр харцаад би Томд ингээ хангалттай юм тушааж болох. Сомбэ. Ер нь аль тиймэрхүү үзэгдэл гэсэн үг байхгүй. Би тухайн үедээ хэлээ мэдхгүйгээс болоод нэг уйларч орсон. Дээрээс нөгөө Монгол 9 сард хичээл эхэлдэг бол тэнд 3 сар хичээл эхэлдэг гэх нэг юм хугацааны зөрүүг ороод байгаа байхгүй. Тэгээ тэрнээс болоод би нэг уйларч ороод тэнгууд би ингээд өөрөөсөө дүү хөлтөдтэй нэг дүү хөлтөдтэй ингээд нэг ингээд байгаа шүү дээ. Тэнгууд надаас нэг ах хүмүүс ч надтай ч байгаа шүү дээ. Нэг дээд ангийнх маань. Тэнгууд нэг амар дотн олсон их чигээ. Би ингээд насаараа олж хамтаа жицсэн хоёлаа ингээ найзлыг гэдэгчдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө ихч чүрд. Би чамаас дээд ангич штэ чиний дээд ангич штэ юу яриад байгаа. Гэт би өөр ингээ амар бантаад тэгээд яна тийм уучлаарай сайхан битсэнгөө уучлаарай гэд тэгээд нэг юм айтайхан болоод өнгөрчээсэн удаатай нэлээд банталт бол байсан. Солонгос бол нэр хүндлэл бол нэр үнэхээр тулцсан юм байна тий. Сонссон биз. За одоо ингээд шинэ хэл сурж байгаа. Ер нь шинэ юм сурж байгаа юм ч угаасаа хэцүү байгаа даа. Тэгэхээр одоо ингээд таарын хувьд ер нь хүмүүс хэл сурж эхлэхдээ одоо яг аль левел, аль шатанд очиод хүмүүс ихэвчлэн шантардаг вэ? Ер нь ямар ч юм сурсан нөгөө learning curve гэж байдаг. Learning curve гэхээр яг юм сурах. Learning curve гэхээр эхлээд ямар нэг юм сурахад айгүй багаар сурж явж байгаа дээшлээд тэгээд яг нэг юм даваа байгаа ганцхан. Яг тэр давааг давчаад цаашаага үргэлжлэх нь бол хязгааргүй. Тэгэхээр ямар ч юм шинээр сурсан эхлээд ойлгож байгаа юм шиг өө. Би ер нь бол баг болчлоо доо гингуудаа яг тийм тодорхой хэмжээнд сурснаа би өөрөө тэр сурж байгаа зүйлийн талаар яг юуг мэдэхгүй байна гэдгийг мэдчихээр тэр нь бүр айгүй олон юм мэдгүй би дөнгөж эхлэлтэн байгаагаа гэдгийг анзаарчаад айгүй шантардаг бүх юм сурахтай адилхан. Тэгэхээр тэр нь магадгүй шинээр сурахад нэг би нэг төвшөнд ч юм уу те жоохон шантардаг үе байгаа. Миний хувьд яг анзаарч байгаа юм нь топ 3 4-р төвшин. Яг за ер нь яг 3-р төвшин хамгийн их хэцүү даваа байд юм болов уу гэж бодож байна. Яг тэр 3-аас өмнө бол өөрийгөө хангалттай өдөр тутамдаа яриад илэрхийлчихнэ. Хүний ярьж байгааг ойлгочихно. Гэвч 3-аас хоошоо болоод ирэнгүүт нөгөө мэдэн дээр юу гэж гарч байгаа. Тэгээ өгөө яг ингээд топик дээр улс төр дээр юу яриад байгаа, хууль дээр юу яриад байгаа, ангаах дээр, шинжлэх ухаан дээр юу яриад байгаа. Тэр мэдээллүүдийг ойлгохгүй болоод ирчихэж байгаа учраас тэр нь хамгийн том даваа юм болов уу гэж бодож байна. За манай одоо сургалтанд бол янз бүрийн насны хүмүүс ирж сурж байгаа тийм 10 жилийн хүүхдүүд байгаа, 30 гарсан хүмүүс байгаа, 40-дөөж бас хүмүүс байгаа үсгүй тийм. Тэгэхээр сурахад нас хамаатай, хэр хамаатай. Эсвэл залуу хүүхэд илүү сайн ингээд илүү юмыг маш урдаа ойлгодог ч гэдэг юм. Эсвэл эсрэгээр нэг жоохон настай байвал настай гэдэг настай биш үү? Жоохон ингээд настай байвал илүү хариуцлагатай байдаг ч юм уу. Хичээлээ таслахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ер нь сурахад нас яаж нөлөөлөх вэ? За миний нэг томчлохоор залуу хүн байх тусмаа шинэ юм сурахад илүү нээлттэй болж байгаа. Гэхдээ залуу байгаа хүмүүс их хвчлэн шинэ юмнууд дандаа сураад байгаа шүү дээ. Тэгэхээр бас хайчих магадaltaй. Тэгэхээр ер нь яг сонгоод хэлчихээ гэхээр айгүй болон шалтгаантай. Гэхдээ би нэг офисын ангид хичээл заасан. Тэгээд тэнцээ 40-50 орчим насны нэг ихч. Босод хүмүүстэй ер нь миний зааж исэн хүүхдүүд дундаас одоо сурагчид дундаас яг тэр ихч ганцаараа насан нэлээд ахмаг тэгээд ажил хийдэг. Гэрийнхнийгаа авч явдаг. Хэрнээ бүх даалгавруудаа цагт нэгээд юмнуудаа цээжлээд тэгээд яг нүдэн дээр бүр 2-3 сарын дотор бүр юугаач мэдгүй А Б гэж дөнгөж эхэлж ирсэн. Одоо зүгээр ингээд яриад чөлөөтэй яг ярмаар байгаа юм а жоохон бодож байгаа юу нь бол ярьчдаг ойлголцдог асуудал байхгүй. Тэгээд киног зүгээр шууд одоо ингээд бүгдэнд нь кино үзэхлээр тэгээд ойлгоод яриад киноны талаар. Настай гэвэл яг ер нь дундаж насны 40-50 орчим. Тэгэхээр ер нь хүнээсээ л юм да. Хүнээсээ л юм да. Би ч гэсэн санал өгнө ер нь хүнээсээ. За тэгвэл одоо манай подкастын
сүүлийн асуулт. За одоо ингээд шинээр хэл сурж байгаа ч юм уу, шинэ зүйл сурж эхэлж байгаа одоо хүүхдүүд ч бай, хүмүүс ч бай. Тэдгэр хүмүүст одоо итгэдэг нэг том алдаа одоо байлаа гэж бодъё. Тэнгууд нэг арилгачих юмсан даа гэдэг тийм зүйл байдаг хүмүүсийн нэг юм ташаа ойлголт. Энийг л арилгачих юмсан даа гэсэн тийм ойлголт байна уу? За нэг байна. Монголчууд одоо сургуулаа төгсөж бүгдээрээ гадаад сурах гэдэг байгаа тийм. Тэнгууд гадаадд тэтгэлэгтэй сурахад гадаадын ихтэй сургуулиуд ялангуяа гадаадын ихтэй сургуулиуд ялангуяа үнэтэй одоо Cambridge-ийн стандарттай ч юм уу тэгээд Oxford, Harvard, MIT гэдэг ч юм аягүй олон сургуулиуд Монголоос хүүхдүүд 100% тэтгэлэгтэй аваад идэг. За тэгээд харьцуулаад үзэх юм бол яг сүүлийн хэдэн жилүүдийн 12 дугаар анги төгсөж байгаа дэлхийн нийт хүүхдүүдийн дунджийг авч үзэх юм бол монголчууд яг тиймч дээр биш. Ер нь нэлээд доогуур байгаа. Тийм байгаа мөртлөөсөө Монголын 3 сая хүн дундаас төгсөж байгаа хүүхдүүдээс яагаад 100% тэтгэлэгтэй аваад байна вэ? Тэр тэтгэлэгт ороход үнэхээр хэцүү байхгүй. Бүр топ бэлдсэн үнэхээр өдөр шөнөгүй жоохон байхасаа хойш бэлдэж байгаа хүүхдүүд тэнцдэггүй газар нэг шалтгаан нь болохоор багшаасаа болж тийм үнэтэй топ сургуулиуд байгаа биш. Тэр нь олон орны өөр хүүхдүүд, өөр суурьтай хүүхдүүд өөрөөр бодно тийм үү. Тэгэхээр багш самбар дээр гарч ирээд нэг асуулт одоо нэг асуулт багш самбар дээр тавих юм бол тэрэнд байгаа 30 хүүхэдтэй анги байлаа гэхэд 30-уулаа өөр орнд өссөн, өөр бэкграундаар бодох нь шүү дээ. Тэгэнгүүт монголчууд дэлхийдээ харьцуулаад үзэхэд үнэхээр сонирхолтой газар амьдардаг. Орос Монгол хоёрын дунд тэгээд ийм жижигхэн хоттой 3 сая хүнтэй морь ундгөө гэж асуудаг тий. Тэгэхээр ийм сонирхолтой талаас нь монголчуудыг тэр анги дотор хийх юм бол яг тогоон дотор баслахтаа бас өөр нэг хариулт гарч ирнэ гэдэг утгаараа бид нэр сурагчдаасаа болж тийм сурагчдаасаа болж одоо зэрэглэлээ тогтооцсон сургуулиуд байгаа гэсэн. Тэгэхээр яг бодоод үзэх юм бол багшийн самбар дээр зааж байгаа мэдээч чухал. Гэхдээ хамгийн чухал нь болохоор ангид хэрвээ хүүхдүүд ямар нэгэн хичээл сурах юм бол хоорондоо ярилцаад ойлголцоод ингээ заримдаа гунигтай санагдвал найзтай нэг сэтгэлээ онгойлгочгоор зүгээр болчдөг тий. Өөрөө яриад дунд нь орох юм бол өөртөө хариултаа гаргаж ирээд ахна шүү дээ. Тэгэхээр хамгийн сайн багш бол та өөрөө багш нар номноос авч явах ёстой нэг зүйл нь болохоор зүгээр ерөнхий чиглэл байгаа. За сурж эхэлж байгаа гэхээсээ илүү надад бол Солонгос руу явах гэж байгаа хүүхдүүдийн болон эцэгчүүдийн дийлэнхийг гаргадаг алдаа би энийг дандаа анги дээр ярьдаг. Ангийнхаа эцэгчүүд нь ингээ ирж уулзахад бол бас дандаа хэлдэг байхгүй. Тэр талаараа зүгээр нэг ярьчвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Бусад орны хүүхдүүд ялангуяа Солонгос хүүхдүүдийг ингээ хараад хахад бүр багаасаа өрсөлдөө сурцсан, бүр багаасаа өөрт нь юу хэрэгтэй вэ гэдгийг ингээ сурцсан байдаг. Тийм мэдээ сурцсан байдаг. Тэгэнгүүт Монгол хүүхдүүдийг харах нэ нөгөө улирлын эцсийн шалгалтын дүнгээ гаргана те 12-ийн цүлийн дүнгээ гаргана яг тэгэж явсаар нь байгаад нэг мэдсэн чи 12-д орчлоо. За одоо би яах вэ? Болчдөг. Яг энэ бол нэг усны тухайн сургуулаас нь болон эцэг эхүүдээс нь тухайн хүүхдэд зөвлөгөө тутамгийнх гэж би бас үзэж байгаа. Яагаад гэхээр намайг Солонгост 10 жил сурдаг байхад жил болгон ялангуяа одоо ахлах сургуульд орох жил дээрээс нь ахлах сургуулаасаа ээш бэлдэх жилүүдэд багш нар юу гэж ярьдаг байсан бэ гэхээр за чи ямар сургуульд орох гэж байна? Ямар мэргэжлээр явах гэж байна? За мэргэжил сонгоогүй бол чи юу юундаа сайн бүгднийг хамт ярилцдаг. За тэгэнгуутаа чи ээш өгөх гэж байгаа бол энэ хичээлээр өгөх зүгээр юм байна. Энэ мэргэжлээ сонгоцсон юм чинь. Тэхийн тулд за дүнгиж харъя. Энэ хичээл чинь дүн ийм дутуу байгаа шүү. Энэ дээр хичээх ёстой шүү. Тус-тусдан тэгэж ярьж өгдөг. Тэнгууд Монголд тэрийг мэдгүйгээсээ болоод хүүхдүүд зүгээр л дийлэх байдаг нөгөө монгол хэл математик нийгмээрээ эсвэл англи хэлээр нэмээд ийш өгчдөг. Тэгээд эрэнгууд яг мэргэжлээс сонгох байж байгаа зүгээр ийш өгцөн хүмүүс болчихж байгаа байхгүй юу? Дээрээс нь эцэг эхчүүд нь батлан даах шаардлагатай гэр бүлээс нь тэр хүүхдийг Солонгос явуулахын тулд ийм материал бэлтгэсэн байх хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд маань өөрсдөө бас мэддэггүй. Тэрнээсээ болоод хүүхэд нь төгссөн байгаад идэг. Явах хугацаанд тулцсан байгаад идэг. Үеийнх нь 9 сарда МОСТ, СУСТ, ШУТИСТ одоо юу гэдэг сургуулиудаа орцсон байгаад идэг. Гэтэл нөгөө хүүхэд маань явна гэдэг зорилгоо тэрвэрсэн юу чгүй ганцаараа тэнд ингээ үлдэхээр үеийнх нь хөгжөө яваад ингээ их сургуулийн 1-р курсын оюутнууд болцсон те нөгөө ботго гэж ярьдэн штэ те. Яг тэр ботго нэрээ авцсан ингээл найзуудтайгаа шинэ найзуудтайгаа нийлээл чин уур амьсгалтай ороод тасаал стори хийгээл яваад хахад би энд юу хийгээд байгаа вэ гэ тэр хүүхэд өөртөө гутарч эхэлдэг байхгүй. Тэгэхээр хүүхдийг төгсгөөс нь өмнө ядаж 10 дугаар ангид нь ороход нь
хамтдаа Есийн талаар ярилцаад, хамтдаа их сургуулийн талаар ярилцаад, ирээдүйн талаар ярилцвал зүгээр юм болов уу гэж би айгу боддог. Дээрээс нь хүүхэд ганцаараа дүндээ бэлдээд байх юм биш. Эцэг их ч гэсэн арыг би даах хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо ялангуяа солонгосын сургуулиуд дийлийнх нь батлан даагч харддаг. Тэгвэл батлан даагч нь ямар цензуртэй хүн тэр хүнийг батлан даах эрхтэй байдгийг гэдгийг хадгалаад манай хүмүүс мэддэггүй. Магадгүй эцэг их нь жил нийгмийн даатгал төлөх хэрэгтэй байтал 6 сар дутуу байх жишээний ч юм уу те. Болоод идэг эцэг их нь болохгүй ч юм уу. Тэгэхээр эртхэн судлаарай л гэж хэлмээр. За, After Class podcast-ийн маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Тэгээд бид нар дараагийн эпизоддоо илүү сонирхолтой, шинэлэг, содон одоо сэдвүүдийг ярьж илүү сонирхолтой зүйлсийг та бүхэнд хүргэхээр хичээх болно. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. За, тэгээд ирж ярилцсан хоёр багштай маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За, тэгээд амжилт. За, амжилт. Bye. Ми baby бодож тээ тийм хөө. Зөв юу гэж байна?